За одоо 3-ыг үрждэг нь 32 гэдгийг олох гээд үзье. За энэ ч багнан бичиглэлээр бичье. Энэ бол өөрөөр бичих нэг төрлийн арга юм. За багш нь хувьдаа их тоог нь дээд талд нь бичих дуртай. Энэ тохиолдолд бол 32 байна. За тэгээд бага тоог нь яг харалдаад орно чинь. Гэхдээ бага тоо маань нэг л оронтой байгаа учраас зөвхөн 1G орон байгаа учраас энэ ч 1G орны доор харалтаа бичнэ. За ингээд 3-ыг энд бичээд мэдээж хэдүүлээ үржүүлэх тэмдгээ орхиж болохгүй тийм үү? За ер нь адилхан л үржүүрийг өөрөөр бичиж байгаа л хэрэг шүү. За үүнийг 32-ыг үржих нь 3 гэж уншина. 32-ыг үрждэг нь 3 гэдэг нь 3-ыг үрждэг нь 32 гэсэнтэй яг адилхан утгатай. Ямар дарааллаар үржүүлэх нь хамаа байхгүй. За одоо бүгдээрээ бодох гээд үзье. За ахаад хэлэхэд энэ бол үүнийг бодох нэг л арга нь. Үүнээс өөр олон янзын арга байгаа. За харин яагаад ингэж бичвэл олоод байдгийг та нар сайн тунгаагаараа заа юу хөхтөө дээ. Ингээд хэдүүлээ энэ доор байгаа 3-аас эхэлцгээе. Энэ 3-аар энэ 32-т байгаа орон бүрийг үржүүлнэ. Эхлээд 3-ыг үрждэг нь 2 гэдгийг бодъё л доо. За 3-ыг үрждэг нь 2 нь та нар нөгөө үржүүлэх хүрднээсээ санаж байгаа ах тийм ээ. Гэхдээ хүрд мэдэхгүй байсан ч гэсэн 6 гэд олчих واخ. Тэгэхээр 3-ыг үрждэг нь 2 нь 6. Энд 1G оронд бичнэ. Одоо хэдүүлээ 3-ыг үрждэг нь 3 гэдгийг олно. За хэдүүлээ 3-ыг үрждэг нь 3 нь 9 гэдгийг мэднэ шүү дээ тийм ээ. За би нэгэнт энэ ч 10-ийн оронд үржүүлсэн учраас хариугаа 10-ийн оронд ингээ бичнэ. За ингээ болчихлоо. 32-ыг үрждэг нь 3 нь 96 гэд гаргаад ирлээ. За харин хүүхдүүдээ яагаад ингэж бодоод болсон бэ гэдгийг та нар тунгаагаарай. За багш нь жаахан санаа өгөх үү? Яагаад болж байгааг жаахан төхүүлье. За та нар сандаа 3-ыг үрждэг нь 32 гэдэг нь 3-ыг үрждэг нь 30 дээр нэмэх нь 3-ыг үрждэг нь 2 гэсэнтэй адилхан. За ингээд харах юм бол үндсэндээ бол энэ үйл явц бүхлээрээ харагдж байгааз хэдүүлээ 3-ыг үрждэг нь 2 нь 6 гэдгийг олсон тийм үү? 3-ыг 30-аар үржүүлэхээр 90. За энэ хоёрыг хооронд нэмээд 90 дээр нэмдэг нь 6 нь 96 шүү дээ.